хугацаанд бодож чадахгүй бол буумраагүй айдас төрүүлэн тесрэг бөмбөгийн тоглоом эхэлнэ. Шар тал дээр 3 дугаарыг удаан харуул тесрэг бөмбөгийн тоглоом ажиллана. Төвшинг улаан 1-9 товчноос нэгийг дарж сонгож болно. Дарсан тооны хэмжээгээр секундын хугацаанд тогтоогдно. Жишээлбэл 5-ыг дарвал 5 секундын дотор бодлогоо бодох болно. Бодлогууд нь санамсаргүйгээр гарч ирнэ. Хугацаанд амжихгүй бол дэлбэрэх дуу гарч дуусна. Тесрэг бөмбөгийн тоглоомоор нар цуглуулах боломжгүй, харин хүүхдүүд найзуудтайгаа хамт суугаад богино хугацаанд бодлого бодож үйлдэлийг давтан сурахад тохиромжтой бөгөөд ингэснээр анхаарал болон төвлөрөл хурдыг сайжруулна.